За бүгдэнд нь өглөөдрөөр минь Daily Vlog-ын 6 дахь өдөр эхэлж байна. Train for Night. Өнөөдөр миний хувьд 3 сарын 28-наас хойш тоолвол 51 дахь өдөр тохиож байна. Ер нь энэ хугацаанд миний амьдралд маш олон зүйл болж өнгөрлөө. 2 өдөр унтааг болохоор 3 цаг хүртэл унтаад зөвхөн кино нөхөж үзсэн байгаа. Тэгээд ер нь би сэтгэл хөдлөлөө барьж сурах зам дээрээс нь өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг ардны ямар үр дагавар гарах вэ гэдгийг нэлээд их ойлгож байгаа, мөн хичээж байгаа. Тийм болохоор ер нь сул байгаа цагууд дээр өөр дөр нэлээд сайн ажиллахыг хичээж байгаа. Тэгээд миний зүгээс ер нь гэр бүлийг болоод хүүхдийг хайраа яаж гарах ёстой гэдгийг өдөр өдөртөө суралцаад асаа ойлгож байгаа. Тийм болохоор тэр өөрийгөө ер нь завгүй байлгахын тулд дасгал хөдөлгөөн нэлээд эрчимтэй хийж байгаа. Тэгээд дасгалыг ер нь хөлсөө гаргахаар нэлээд сайн үр дүнтэй байгаа гэж өөрөө үздэг. Тийм болохоор дасгал хөдөлгөөнөө одоогийн байдлаар бол зөвхөн гэртээ хийж байгаа боловч эх 7 хоногоос фитнест яваад бичлэгээ бас өдөр өдөртөө эрчимтэй хийх гэж байна. Тэгээд одоо 1 дахь 2 дахь 3 дахь гээд 5 сарын 20 хүртэл манай гэр бүлийн нэлээд том шийдвэр гаргах мөчөрсөн байгаа. Тийм болохоор энэ ямар ч шийдвэр гарсан, ямар ч хариу уртаас мэрсэн бүх зүйл дээр төвчээртэй бүх зүйлийг зөвхөн тэдний төлөө хийх гэж байна. Тийм болохоор энэ хүртэл бүгдийг мэдсэнд баярлалаа. Баяртай. Би ахятирода чамаг хүлээх хүсэл билэн гэж төрхин зоо сэтгэл бүлэцнэ.